бид дараа бигийг баримтлах бүгдээрээ ажиллана. За бүгдээрээ дагаад хэлээ. Хичээлээ орсон багаар хамтран ажиллах, баруунаараа өнөж хариулах, бусдыг сонсох гэсэн ийм дөрвөн дэгийг өнөөдрийн хичээлээр бид нар яах нь вэ? Баримталж ажилланаа. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь бүгдээрээ ажлын хуудсыг башин бүгд огт харааж өгсөн байгаа тийм ээ. За ажлын хуудс дээрээ анги нэрээ тавиад за даалгавар бүрийг гүйцэтгснийхаа дараагаар доор нь байгаа өөрийгөө өмнөрөө гэсэн хэсэг бүгдээрээ яах нь өөрсдийгөө үнэлэх байгаа шүү бүгдээрээ заа юу. За энэ дээр бүгдээрээ анхаарай. За өнөөдөр хэдэн сарын хэдэн өдөр вэ? За хамгийн оронд юу ямар уур амьсгал бүрдэн тусаад байна вэ? Яг өнөөдөр ямар уур амьсгал бүрдэн тусаад байна вэ? Хамгийн байл ямар вэ? Сэмэг байна, дулаахан байна. За ямар өдрөд юу нэг аа вэ? Хаврын өдөр гэдэг байгаа тийм ээ. За хавар болохоор яа гэх? За бүгдээ ярилцъя. Хаврын өдөр ногоо өдөр цас хайр тийм мах өдөр дулаадаг шүү. За дулаахан болдог бараа чигэдэг тийм. За тэгвэл манай орнд тэгвэл хаврын өдөр бүрдэн бий болоод байгаа юм байна. Тэгвэл дэлхийн бусад газар орнд яг манай орн шиг ийм уур амьсгал бүрдэн тусаад байгаа юм. Эсвэл өөр үү гэж өөр шийдэл Жишээлбэл нэг аавч гэж зунаараа байгаа. аавч зунаараа. Тэр чинь хойд дүүл гэж юу хоттой юу улсууд юу халуун тэгээд нөгөө хойшоо хойд дүүл рүү ойрхон юу улсууд жоохон үйдтэй тийм ээ. За тэгвэл бүгдээрээ эхийн бусад газар орн уур амьсгал яг өнөөдөр ямар байгаа вэ гэдгийг бичлэгээс сонирхож үзцгээе. За бүгдээрээ бичлэг рүү анхаарлаа хандуулаарай. За нааш анхаарай. Tropical forests stay warm all year and receive abundant rainfall. These forests are found in Asia, Australia, Central and South America, and the Pacific Islands. More kinds of animals Ямар газар орныг харуулж байна? Ялгаатай байна уу, өөр байна уу гэдгийг ажиглах нь шүү заа. Scientists estimate that perhaps as many as 30 million species of tropical animals have that it should follow that both the Arctic and Antarctic regions, which share similar conditions and characteristics, such as comparative temperatures, seasons, length of daylight, etc. But in reality, the two regions are almost as different as night and day. To begin, let's address the prime influence on climate, the sun. While on a ball Earth, За ажил бүгдээрээ. За бичлэгээс ямар дүгнэлт хийж болмоор вэ? Юу гэж бодож байна? За бүгдээрээ. Ус бүхэн одоо цаг уур амьсгал өөр байдаг. За өөр байдаг ч өөр. За Яагаад гэвэл экватор дээр өөр агаар биш хамгийн очдог. Би болохоор экватороос хойшлох тусам өөр гэрлийн бэлтгэн байгаа болохоор тэр газар хүмүүстэн болоод харин экватортой ойрхон тусам илүү халуун болж ирж байна. ирж байна тий. За өөр болтойтой нэ. За Уус орнуудын шиг талаар хэлэх халуун орнууд нь Африкийн орнууд, Хятад тэгээд Америк тэгээд одоо хүүтэн газруудаас нь нөгөө өмнөд тойрог төрлийн амьд. За тэгтээ. Тэгвэл энэ бүхнээс үзээд бид нар нэг л дүгнэлтийг хийж байна. Зүйтэй сайн байна. Юу гэж ямар дүгнэлт хийх вэ? Дэлхийн газар орн бүр зүйтэй өөр амьсгал нь ямар вэ? Өөр байгаа юм байна. За тэгвэл бүгдээрээ дэлхийн газар орн бүр өөр амьсгал өөр байгаа юм тийм ээ. Тэгвэл яагаад дэлхийн газар орн бүр өөр амьсгал өөр байгаа юм бэ? Юу гэж бодож байна? Таамаглаа ажлын хуудсны даалгавар нэгдээд үзчихье. Яагаад дэлхийн газар орн бүр өөр амьсгал өөр байгаа юм бэ? Яагаад? Яагаад дэлхийн газар орн бүр өөр амьсгал өөр байгаа юм бэ? Юу гэж бодож байна? За ажлын хуудс таамаглаа бичиж
Шиг тийм. Экватор байх юм нөгөө юу газар орон жоохон халуун. Тэгээд жоохон ингээд холдох гэсэн юу цаг агаар нэрсдээс болно. Тэгээд юу хойдол очих дараа. Хойдолтой ойлголт гэдэг. Болтгол яах вэ? Хүйтэн болдоо гэдэг санаа мөн үү те? За, өөр бодлоготой зүйтэй. За. Экватор дээр нарны гэрэл бол хамгийн засаг. Тэр хамгийн нар оршдог бол тэр газар нөгөө хамгийн халуун байдаг. Харин хотод тусан сэгүүлж буйны хотод хүүтэн байдаг. Энийг бодит жишээ нь хойд өмнөд үү. Экватороос тэр хоёр хамаагүй хол байдаг болохоор хүүтэн байдаг болов уу гэж бодож байна. За, экватор ерөнхийдөө экваторт энерги их ирдэг. Тэрээс холдох юм бол яах вэ? Хүйтэрдэг гэдэг санаа. Энэ хин жижиг хэлэнтэй ойролцоо санаа байна тийм ээ? За. За. Уус амгөр өөр газар байж байгаа учраас нарны болохоор нэг л газараас тусч байгаа. Тэгээд нарны дулаан нь өөр уус амгөр тусдаг. Тийм болохоор дулаан үүдэг өөр газар байрладаг учраас өөр амьсгал өөр байна гэж. За баяр. Нөгөө миний бодлоо яагаад гэвэл газар орны байршил дэлхийн надад ойр болох хол байх мөн дэлхийн тэнхлээ гэдэг. Газар орны байршил өөр. Дэлхийн надад ойр болох дэлхийн надад ойр болох дэлхийгээ ирдэг гэсэн тийм ээ? За, өөр бодлого өгдөө нөө. Өөр санал өгдөө нөө. За, хасаа. Энэ нь экватортай маш ойр холбоотой гэж би бодож байна. Тэгээд одоо ингээд нарны тусгалууд өөр улс орнд тусахад бол энэ экватор бол бас нарны тусгалуудаас хамаарна гэж бодож байна. Яг гэвэл одоо хойд өмнөд төл болон экватортай байгаа орнууд бол нарны тусгал харилцаа өөр тусж байгаа. Хэлцэн адилгүй. За, санаанууд авцж байна уу гэдэг? Таны саналтай нийлж байна уу? За, бид нэр эдгээр таамаглалыг дэвшүүллээ, тийм ээ? За, энэ таамаглалаа батлахын тулд бүгдээрээ хийх ажлын төлөвлөгөөгөө одоо бүгдээрээ гаргая. Ажлын хуудасны даалгавар 2 дээр өнөөдрийг энэ таамаглалаа алин зөв юм бэ гэдгийг батлахын тулд бид нар юу хийх ёстой юм бэ? За, тэрийг ажлын хуудасны даалгавар 2 дээр хийх ажлын төлөвлөгөөгөө хий. За, бид юу хийх юм бэ? За, 1 минутын хугацаа өгье. Юу хиймээр вэ? Энэ таамаглалын үнийн зөв юм, буруу юм гэдэг нь тийм үү? Яамаар байна гэдэг. Төлөвлөлтөй багштай тавьчихтаа танилцуулъя. За яриа. Бид нар уршилт хийх гэж байна. Уршилтын бага чиглэлийг материалын дээр дараа нь уршилтаа хийж өмнө зөвхөн анхны үнэлт хийх. Туршилт хий, тийм ээ? За. Үнэлт хий. За, өөр юм бэ? За. Миний санд тавьчих надад шинэ тавцааг нь ийм тухайн газар оронд очиж үз. Тухайн газар оронд очиж үзмээр байна гэж. Болох уу хүмүүс ээ? Болно шүү дээ, тийм ээ? Энэ газар орнд өөр амьсгал ямар байгаа гэдгийг бид нар очиж үзэж болох нэ. Очиж үзье. За. Нэг баталгаанд бол бид нар маш сайн ажиглалт хийх хэрэгтэй. Мөн заавал очиж үзэхгүй
интернетийг яг ашиглаж энэ газар орны талаар яг судалж мэдье гэж байна. Тийм ээ? Интернетээс мэдээлэл авъя гэж. За өөр болох юм байна. За. Туршилт хийж наад экватор туршил юм уу? За туршилт хийж санаа манд авчиж тий. За өөр болох юм байна. Бас нөх тий. За ингээд бид нэр төлөвлөлтөө хийчлээ тий. За тэхийн тулд яг өнөөдрийн бичлэгээр бид нэр нэгдүгээр юу боёо? Төлөвлөлт юу боёо? Юу? Туршилтаа хийлгэе. За туршилтанд орё бүгдээ. Бүгдээ дахиад дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай бүгдээ. За туршилтанд маань зэрэг урьдчилээ. Хэрэгтэй зүйлүүд маань юу яах нь вэ? Долообус. Гарч идэн хоёрыг бид өнөөдрийн хичээлээр ашиглах нь байна. За туршилтыг хийхийн тулд бид дараа санамжийг мөрдөж ажиллах ёстой. За гарч идэнгийн чиглэл нь глобус дээр градус руу чиглэсэн байна. За анхаарай. Хоёрдугаарт нь энэ байрлалыг яаж авах вэ? Хоёрдугаарт нь гарч идэнгийн суурийг байрнаас хөдөлгөлгүйгээр дээш доош нь чиглүүлж өгнө. Ойлгоо? Дээш доош нь чиглүүлж өгнө. За одоо ингээд туршилтанд оръё бүгдээрээ. Гарч идэн гасаач экватор руу чиглүүлэн тусгана. За тэгээд яг багийн гишүүнгүй анхааралтай тэр экватор руу чиглүүлсэн тусгалыг анхааралтай яах нь вэ? Ажиглах нь. Тэгээд яах нь вэ? Юуг ажиглах бид нар? За уншаарай. Намын тусгаагаар ажиглаарай. Намны иш тулгаан их байна уу? За ингээд багаараа хамтраад бүгдээрээ туршилтандаа орё. Наагаас идэгээ байдлуулаад эдгээр графикаар тусгуулж байгаа. Гарч идэнгийн байдлыг яах вэ? Хараарай бүгдээ. Санамжаа хараарай. За экватор руу туссан бол одоо ажиглалтаа юун дээр бичих вэ? Ажлын хуудас дээр. За тэмдэглээрэй. Ажиглалтаа ажлын хуудас дээр тэмдэглээ. Юу ажиглав?
бид ич тулаан болохоор элчин маш бага. Тэгээд багш нар би багш нар юуны туршилт нөгөө манай Монгол орчны 60 градусны оршдог. Тэгээд эртний суурь амжилттай байдаг юм. Гэж бодсон тийм ээ. За 60 градусны өргөөс арай урагшна. Тэ? Манай Монгол орнод нэг 47 градус, 48 градусын одоо зэрэг дээр яах нь баштай. Ерөнхийдөө ямар ус баштай гэсэн үг. Сайн байна. За тэгээд бид нар сая туршилт хийгээд туршилтынхаа үр дүн бүгдээрээ базаараа яасан байна. Хамтар ярилцлаа тийм ээ. Тэгэхээр экватороос хойш сум яах нь? Намны яасан бэ? Үнэн яг байна. За тэгээд дараа За зүйтэй сайн байна. Бид нар сая туршилт хийгээд туршилтынхаа үр дүнг сая бүгдээрээ яасан байна. Дүгнэж ярилцлаа тийм ээ. За тэгвэл бид нар хичээлээ эхэнд яагаад дэлхийн газар орон бүрт уур амьсгал өөр байгаа бэ гэдэг таамаглалыг гişүүлсэн байна. За таамаглал руу эргээд очие бүгдээрээ. За аль таамаглал маань одоо бидний хийсэн туршилтаар нотлогдвоо? Гэх мэтчлэн энэ одоо таамаглалууд маань яасан бэ? Туршилтаар нотлогдлоо. Тэгэхээр экваторт нарны энерги халуун их ирдэг холдуул хүйтэн бод. За нарны тусгал харилцан адилгүй ирдэг ийм шалтгаанууд байна тийм ээ. Тэгвэл энэний маань хамгийн гол суур хүчин зүйл нь юунаас болж ин гэж нарны энерги харилцан адилгүй их болов? Юу гэж бодож байна? Тэгэхээр өөрийнхөө хэлбэртэй байж. Тэгвэл энэ дээр бид нар юу гэж чинь үү? Таамаг дээрээ тэгэхээр өөрийнхөө хэлбэртэй учраас өмөрцөг тийм ээ? Өмөрцөг хэлбэртэй учраас өөр амьсгал нарны энерги харилцан адилгүй ирж байна гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрэх нь байна тийм ээ. За тэгвэл бид нар өнөөдрийн хичээлээр ер нь юуны тухай үзвэ? Юуны тухай мэдэх гэж өнөөдөр бид нар энэ хичээлийг зохион байгуулав? Юуны тухай үзнэ? Дэлхийн өөр амьсгалын үсийн тухай. За тэгвэл гарчаад байна. Өнөөдөр бидний хичээл маань дэлхийн юуны тухай судалсан байх нь дэлхийн өөр амьсгалын үсийн тухай судалсан байх нэ. За тэгвэл дэлхийн өөр амьсгалын бүсүүд дэлхий дээр ямар бүсүүд үүсдэг вэ гэдгийг одоо бүгдээрээ дасгал ажиллаа хийж үздэхэд. За дээд зур анхаарлаа хандуулж үзье. За дэлхийн өөр амьсгалын бүсийн зургийг ашиглаад дасгалын зураг дээр өөр амьсгалын бүсүүдийг зурж тэмдэглэн багаараа. Ойлгосноо? За хоёрдугаарт нь глобусаа ашиглаад өгөгдсөн газар орныг тохирох өөр амьсгалын бүсэд нь байрлуулж яах нь вэ? Байрлуулах нь байна. Ойлгосноо? За. Өөр амьсгалын зураг өгсөн байгаа баг болгоно. За тэгээд нэгээрээ. За тэгээд дэлхийн өөр амьсгалын бүсийг зурах нэгэн хат зураг өгсөн байгаа шин. За ийм газар орныг баг болгоно яасан бэ? Харуулсан ба энэ газар орныг дэлхийн өөр амьсгалын аль бүсэд багтах вэ гэдгийг танах яах нь вэ? Тэр газарт нь байрлаж тавих. Тэгэхээр өөр амьсгалын бүсээр зурах. Дараа дэнийгээ зайлуулна. За багаараа хамтраа. Тэгээд заавал зүйлээ ашиглаад. За 5 минутын жишээ
гарч ирээ. За, хойдоо шинэ дуус, гурван шинэ дууссан гэсэн тийм ээ. За. За, гараад ирээ. Цаг болчихлоо. За. Бай. За, нэг цогцол гал тайлбарлах нь энэ шүү. Тэ? За, нэг баг яасан бэ? Хиний баг вэ? Хэрлэн. За, хараа багаад. Анхааралтай ямар бүсүүдийг зурж үзүүлсэн бэ? Тайлбарлах нь юм. За. Манай болохоор гэрэлэн яслыг зурж үзүүлсэн байгаа. Гэрэлэн яслын дэлхийн хүмүүрцгийн 90 градустай байдаг болохоор ийм байрлуулсан. Америкийн нэгдсэн улсын болохоор хойд өргөрийн 60 градус буюу сэрүүн бүс байлаа. Монгол улс бол хойд өргөрийн 48 градус байлаа. За, ямар санчи танаа баг ямар бүсүүдийг одоо зурсан бай. Тэгэхээр ер нь ямар бүсүүд үүсэж байна? 3 бүс байдаг. Энэ хоёр бол хүйтэн бүс гэж нэрлэдэг. Энэ хоёр бүс бол сэрүүн бүс гэж нэрлэдэг. Энэ хоёр бол халуун буюу дулаан бүс гэж. За, ус байгуулалтыг харж байна. За манайх энэтгэв буюу нөгөө нэг халуун орон тэгээд энэ нь бол 30 градусын дулаан бүс байрлалдаг. За зүгтээ сайн байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр бид нар юуны тухай үзэж байгаа вэ? Юунаас болж үсгээ те? За өөр алсын бүсүүд ихдээ ямар бүсүүд байдаг талаар өнөөдрийн бичлэгээр бид ярих. За зүгтээ сайн байна. За гэрээ давтаа. Өөрөөр хэлбэл за гэртээ нааш анхаарал тавьдаг басар юу хаа. За гэрээ даваа. Хилүүлж авъя. Дадраа хилүүлж авъя. За ажлын хуудас дээр өөрийгөө үндээрээ бүтээрэй. За өөрийгөө үнэлье. За гэрээ даваа нэгдүгээр асуултын бүгдээ хардаа. Монгол орнд 1-р сард температур хас 30 градусаас дээш давж ядгүй хүйтэрдэг. За Англи улсын хойд хэсгээр 1-р сард нэмэх 3 градус орчим байдаг. Адилхан энэ хоёр орн бол сэрүүн бүсэд байрладаг орн, тэ? За энэ хоёр улсын өөр амьсгад ялгаатай байгаагийн шалтгаан юу юм бэ гэхтээ тайлбарж байна. Хоёрдугаарт нь гадаг жимс яагаад Монгол оронд ургадаггүй юм бэ? Гуравдугаарт Африк твийн ноён аргил Килиманжаро экватор орчинд байрладаг. Гэтэл түүний оройд мөнх цастай хүйтэн уур амьсгалтай байдгийн учрыг тайлбар. Экваторт байдаг мөрт яагаад орой дээр нь хүйтэн мөнх цастай байж байгаа юм бэ?